Бидний урилга хүлээж авсан танд баярлалаа. Тэгэхээр би тантай их ажлын тухай ярих гэсэн. Монголын ардчилсан холбооны тэргүүний хувьд баг хурал, их хурлаа хийлээ. Эмэгтэйчүүдийн чуулган, залуучуудын чуулган гэдээ хийлээ. Энэ тухай асуултаар яриагаа эхэлтийм үү гэж итэл ердөө өнөөдөр 5 жилийн өмнө бичсэн 5 толгойн бүрхэг идэв гэдэг нийтлэл чинь дахиад интернетэд гарцсан байна л да. Тэрийг уншсан чинь зүгээр жирийн хүний хувьд үгүй 5 жилийн байсан өмнө ингэж бичижсэн байна. Өнөөдөр бас л ийм байгаа юм биш үү гэснээр бод төрчлөө. Тэгээд эндээс яриагаа эхэлтийм үү гэж бодчихлоо. Би одоо өөрөө зөв харсан байл та 2007 оны 7 сард 5 толгой бол бүтэхгүй. Энэ бол их тийм бүрхэг ирээдүйтэй. Яагаад вэ гэвэл гээд ингээд бүх анализуудыг ингээд хийгээд гаргаж ийсэн. Тухайн үедээ бас л боо шүүмжлэлд орж ирсэн л да. Энэ нөхөр одоо яагаад ингээд байгаа өстой харагдаач өөрийнхөө байж байгаа гэл нэг юм дайрдаг. Тэгээ өнөөдөр яг хуу 5 жилийн дараагаас уу хүн болгон энэ 5 толгоос ямар нэгэн байдлаар хувьцаач гэдэг юм уу, хувь хишгч гэдэг юм уу хүртнэ гэдэг юм хүлээлтүүд үүссэн байхгүй. Тэгээ энэ хүлээлт үүсээд ингээд одоо ингээд байгаад байна гэдэг чинь нэг хүлээлт чинь эргээд нэг тийм хариу байх хэрэгтэй шүү дээ. Энэ 5 толгоос орох гэж байгаа та бүхний тэр хүлээлт бол бүтэхгүй шүү. Энэ бол улс төрчдийн одоо залмих байсан шүү гэдгийг л одоо би бараг энэ хэдэн жил чи ярьж байна да. Одоо тэгээд бас байгаад байгаа юм уу? Одоо яг л одоо энэ 5 толгой бол өөрөө ямар нэгэн байдлаар тэр хөрөнгөний бирж дээр гараад эргээд энэ 2.7 сая хүнд одоо ашиг орлого өгнө гэдэг бол өөрөө худлаа л واخгүй юм. Анханасаа тийм зохион байгуулалтаа хийсэн одоо ч гэсэн тийм л байж байгаа. Энэ бол үнэхээр одоо яг ингээд шалгадаг газрын шалгаад үздэг хүмүүс нь үзээд ингэх юм бол энэ маш том гэмтэргийн шинж чанартай ийм асуудал юм байна. Тэгээ өнөөдөр манай хуул шүүх маань ямар байгаа вэ тийм ээ энэ байдлыг шалгадаг байгууллагууд нь ямар байгаа вэ гэдэг ингээд яривал их юм биэлдэ. Тэгээд энийг мэдээж ингээ ярихаар эргэл одоо хэвлэл мэдээлэл тэр дөрөв боогдсон баригдсан байж байгаа нөгөө мөнгөтэй босоод. А нэг ярьдаг нэг нөхөр байгаа даа. Тэгээ энэ нөхөр бол ингээд өөрөө нүүрсний ордгоо болоод оролцож чаддаг бол ингээ хордоо яриад идэм аа гэх. Иймэрхүү хэлбэрээр одоо ярьдаг. Тэгээд ийм л байгаа юм л да. Тэгээ бас өнөөдөр танай телевизээр бас энийг яриад шууд орондоо ярьж яах гэдэг бол бас нэг том боломж юм ба. Тэгээ мэдээж энийг ярихаа нөгөө нөхөр чинь нөгөө юм ярьж яана гэдэг юм ярих тодорхой хэмжээний бид нар чинь 40 минут байдаг лөө. 40 минутанд бол тодорхой хэмжээний баримт фактуудыг харуулад ингээд нэг яриад үзэх үү. Тэгэл үзье гэж одоо бодож чинь тэгээд энэ одоо сая одоо юу юм даа нэг Германы ерөнхийлөгч огцорлоо шүү дээ сар гаруй. Зүгээр л тэр орон сууцны зээлний хөнгөлөлтөө нөхцөлд өөрийгөө хамааруулсан байна л гэж нөхцөл. Тэрийн нөгөө нэг 4 дахь засаг л гэдэг хэвлэл мэдээл шар сонингууд нь гаргаад тавьчихсан. Тэгэл нэг канцлер нь хамгаалах гэж үзээд болохоо байлангууд нь тэгээд явуулчихж байгаа байхгүй. Тэр чинь өөр орон сууц аваагүй шүү дээ. Орон сууцны зээл авахдаа эргэн оюун чимэгт өгдөг нөхцлөөс хөнгөлөлтөө нөхцөл авцсан байгаа. Тэгээ экономик класс нисжсэн найз нь бизнес класс руу оруулсан. Ийм юмар л огцрол одоо яваад өгч байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ яриад байгаа юм бол энэс бол хэд дахин том 2.7 сая хүний хэдэн жил хуурцсан ийм юмыг одоо ил гаргаж ярих л нэг удаал гэж одоо. Би одоо ингээд яг засаг ардчилсан намынхан засгаас гарахын өмнөхөн таны хэлжсэн үг энэ тэрийг бол санаж ин л да. Ингээд энэс хойш бол яриа л дээ. Тэгээд та яагаад тийм жоохон гутран нөгөө нөхөр ярьж гин гэж бодох үедээ гэдэг байгаа. Тэгвэл өнөөдөр яриа юугаар онцлог болох хэвтэй юм. Би бүр гайхчихлаа. Гэхдээ яг одоо ингээд яг энэ талаар ярьж байгаа хүмүүс бол бүх хэвлэлээр цензурдлагддээ шүү дээ. Ер нь бол хоёр юм бол Монгол улсын засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийсэн. Тэгэл юуг нь хасгаалаач гэдэг ч юм уу. Тэгээд ярьсан ярианууд ингээд тэгээд хай нэг интернетээр ороход бол маш их тийм бүдүүлгээр тайрдаг барьдаг одоо ийм юмыг л хэлээд байгаа юм л да нөгөө нөхөр гэдэг. Тэгээд за энийг яг харах. За тэгвэл ерөөсөө шууд 5 толгой ирээдүй маань одоо бид бол хүлээгээл байж байна. Өнөөдөр 5 толгой хариуцсан ажиллаж байгаа хүмүүсийн тухай ажил эхэлж явж байгаа тухай мэдээлэл бид нар үзээ сууж байна. Яагаад бүрхэг? Та яагаад энийг ингэж хэлээд байна? 5 толгойн орд нь өөрөө одоо бидний яриад байгаа тэр 2.7 сая хүний хүлээгээд байгаа орд нь өөрөө өнөөдөр ашиглалтанд ороод хөдөлгөөнд ороод хөрөнгөний бирж дээр гараад дэд бүтцэн шийдэгдээд явж явах ёстой гэдэг юмыг би яриад байгаа. Өнөөдөр энэ хоошоо тавигдсан. Уг нь
явах ёстой шүү. Зөрүүлээд урд нь яасан нөгөө ухаан худгийг аваачаад хууль бусаар хууль дүрм журам тогтоолж өрчөөд ухаан худгийг төрүүлж явуулаад хөрөнгийн бирж дээр юуг нь харагдсан. Бидний ойлгож байгаагаар бол эн чинь бол тэр 5 толгой гэдэг ордын нэг хэсгийн өгсөн. Өөрөөр хэлэх юм бол эн чинь том орд байсан 4% гэж яриад байгаа үсттэй. Тэгэхээр наа чинь хүмүүс толгой нэргээд байгаа байхгүй. Нэг том 5 толгой гэдэг байсан нь 96% нь улсад өгөө 4% нь авчээ гэдэг. Тэгэхээр эн чинь би одоо нөгөө нэг баримтгээ яриад байгаа нь энэ байхгүй юу? Ийм одоо 2007 оны 2 сарын 6 өдрийн 27 дугаар тогтоол гэж байна. Монгол улсын их хурлын тогтоол байна да. Энэ дээр үгчилсэн гэхээр ийм тухай хуулийн 8-1-ийн 4 зааснаар тогтоох нь энэ тогтоолын 1-р хавсралт заасан ордыг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордод хамруулсуваа гэд. Он сар өдөртөө би энийг л өөрөө ингэ зохиож бичихгүй шүү дээ. Ингээд яаж. Тэгээд 1-р хавсралт гэдэг нь юу вэ гэхээр 5-7 орд гэж энэ ордынх нь нэр байна. Том орд. Энэ дотроо тайлбар гэдэгт нь 5-7 ХК энержи ресурс компани Дайцокугийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөцөн тогтоосон талбайг хамааруулнаа гэж байгаа юм. Тэр энэ стратеги орд мөн байна уу? За стратегийн ордыг мөн байгаа юмыг тустай ордууд байгаа байхгүй 6 юм лиценз. Тэгэхээр энэ ордуудыг барихтаа 96% нөглөө 4% нь авлаа гэд ингээд авцсан. Уг нь бол өөрөө эн чинь тустай гэд ингээд бүр ингээд нэр цагаад ингээд тавьчихсан байгаа. Тэгээд хэрвээ стратегийн ордыг хувийн хвшлийнхэн хөрөнгө оруулах юм бол 50-50%-аар одоо эзэмшнэ гэд бас тогтоолтой. Тэгээ ийм юм болоод яваад байна гэдгийг л яриад байгаа юм л да. Тэгэхээр энэ хурлын тогтоолыг бол хэрэгжүүлэх ёстой юу? Ёстой. Энэ юмнууд чинь бүгдээр ингээд цаас одоо юу гэмт ингээд бүгдээр л ингээд нэг цаас маасаараа л ингээд байгаад байгаа юм л да. Тэгээд түрүү хэлсэн энэ стратегийн ач холбогдлохыг 5 толгой нүүрсний орд, оюу толгойн зис алтны ордыг хамтарч ашиглах гэрээг одоо 2008 оны 12 сарын 4-нд Монгол улсын их хурлын тогтоолгороо засгийн газарт энэ оюу толгой 5 толгой хоёрыг зэрэг одоо гэрээ хийгээд хамтарч ашиглаа гэсэн ийм тогтоол гаргацсан байна. Тэгээд оюу толгой нь яваад 5 толгой нь ямар нэгэн байдлаар одоо хүртэл яваагүй л үлдсэн байгаа. Энэ хооронд нөгөө хууль бусаар гэж яриад байгаа ухаан ходог нь бүх хөдөлгөөнүүд нь хийгдээд явцсан байна. Энэ хоёр чинь нэг байрлалтай газар шүү дээ. Тэгэхээр юу гэж нэхэр уг нь бол энэ тогтоолоороо ингээд засгийн газарт үр өгснээ дагуу бол 5 толгой нь оюу толгойтой зэрэг яваад ухаан ходог нь нэг засгийн газар 50-50-аар ичдэг юм ингээ гэрээгээд явах ёстой юм байсан л гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр юу гэж нэхэр ухаан ходог нь өөрөө нэг хэдхэн хүмүүс байгаа даа ш. Төрүүлээд энийг аваад энийг төрүүлээд хөрөнгөний мэржээр гаргаад ирэнгүүт нөгөө том 5 толгой гээд бидний хүлээгээд байгаа юм чи үнэлгээ нь унцж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр ганцхан юм байна. Энд тэгээд тэр хэдэн хүмүүс гэдэг чинь маш зохион байгуулалтаар ажиллаад ингээд гаргацсанд нь 5 толгой гэдэг юм хөдлөх ёстой засгийн газар нь хөдлөг юм биш үү? Хэн дотор нь та байсан шүү дээ. Харьяаллынхын сайд нар нь байж би дэд үтсийг хариуцсан сайд байсан. Энэ дэд үтсийг одоо юу гэдэг вэ? Хамгийн их ярьж одоо энэ ажил дээр явсан чинь би одоо өөрийгөө гэж боддог байхгүй. Яг бүх юм баримтаараа байж. 5 жилийн өмнө нарийн царигтай юу төмөр цамууд гэдэг одоо ардсан холбооныхан бид нар чинь янз бүр талбай малбай дээр ярьж тэрийг зогсоолгоод одоо яаж нэхэр улс өөрөө төмөр замаа тавих ёстой. Яагаад гэвэл улсын төмөр зам нь ингээ байгаа тохиолдолд хувийнхан энэ улсын төмөр замаар ачаагаа зэн. Тэгэхгүй хувийнхан төмөр зам тавьчихаар улсынхан энэ тариф төмөр замаар чинь ачаагаа зөөнөөд тэгэхээр өөрөө хувийн одоо уурхатай би улсын уурхатай өөрөө төмөр замаа тавихаар би өөрөө чинь төмөр замаар явах чинь тарифын өрсөлдөөн гарна. Би өөрөө надад үнэтэй тариф өгнөд. Миний үнэтэй би өөрөө чинь үнэтэй тарифыг авч байгаа юм чинь нөгөө хят чинь нэг зах зээл байгаад шүү дээ. Хятадтай нөгөө юм арих гэр өөрөө чинь хөнгөлтөө тариф байгаа учраас миний нүүрс борлогдохгүй л байхгүй. Улс өөрөө стратеги гэж ярьж байгаа юм бол стратегийн төмөр замаа тавиад дараа нь хувийнхан тэрүүгээр төлбөрөө төлөөд гарна. Гэхдээ нэгд улс байна. Яагаад гэвэл стратегийн гэж хэлээд 2.7 сая хүний амьдрал ахуйд зориулна гэд тогтоол гаргацсан байж. Ийм л зөрчил байгаа даа байхгүй. Тэгээд энэ төмөр замыг чинь явуулах гад сүүлдээ өөрөөсөө мөнгө гаргаад нөгөө төмөр замын компаниудад нь одоо урайлаа тийм ээ их орныхоо төлөө мөлөөгээд нэг 4 компани оруулсан хөрхөд өдөр чинь нэлээд ажил хийгээд одоо хүртэл мөнгө аваагүй. Ямар нэгэн байдлаар инээж байгаа л мөрөн дээр алга за болно гэсээр байгаа л энэ ажлыг гацаад ирэл байхгүй. Ер нь бол хүсэхгүй байна л гэсэн үг.
А нөгөөдөлөх нь юм л явах хэрэгтэй. Энд нь өөрсдөө сонирхол байж байгаа. Өнөөдөр ихэнх сайдаар энэ компаниас хувьцаа эзэмшдэг. Тэр MMC гэдэг одоо тэр хөрөнгөний биржээр орсон тэр хөрөнгө оруулалтын мэдүүлгүүд дээр байж л байгаа шүү. Тэр эрчим хүчний сайд зоригтно байна. Хувьцаа эзэмшдэг. Бараг сайд нарын тал нь өнөөдөр MCS-ийн барьсан байшинд гүгээд орцсон байна. Мөнгөөрөө төлсөн л гэдэг юм л. Тэгвэл мөнгөө төлснөөрөө энэ шал би бол тэрийг шалгадаг хүн биш байхгүй. А энэ байдлыг мэдээлж ингэж ярьж байгаа нь бол миний иргэний одоо үүрэг гэдэг юм уу. Нэг арцсан холбоо бол үндсэндээ бол иймэрхүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдгөө байгуулах юм байна. Тэрнийхэн дараагаар ягаад ч би очиж 6 жил болсон. Сэлэнг аймгаас Богоон цугаад ч юм уу Хэнтэй аймгаас микрон цугаал тэр арцсан холбооны одоо гişүүд гэдэг барьцаанууд тэд нар ч ирээд энийг надад яриад байдаг байхгүй. Ийм юм болоод нь шүү дээ. Энийг мэдж байгаа юу гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэд энийг бол ярих би бол ярих ёстой гэж боддог. Яриад яваал л дээ. Ярихдаа ингээд пактаар нэрээд ингээд ийм том гэмт хэргийн зохион байгуулалтын ажил болцоо ингээд яриад байгаа юм л да. Тэгээд ингээд би ярихаар ч ойлгож байна. Ойлгож байна. Тэгвэл надад нэг ийм асуудал энд гарч ирээд байна л да. Би өөрөө чинь за энэ тэр таны яриад байгаа тэр MCS гэдэг компани өөрөө чи яриаг сонсоод таны ярилцлагыг аваад MCS гэдэг компани тэр 5 толгой дахь цогцтой сумдах бүтээн байгуулалтан дээр очиод би сурвалжлаад энэ бол монголчууд ажиллаж байгаа залуучууд ингэж хийж чадчих гэдэг яг л авь адилхан яваад байгаа улсууд тэгээд яагаад ингэж нэг уулзалтаад яриад ингэж болохгүй болчихвоо гэж нь уулзалтгүй яд юм бэ уулзалтаад ярьсан тэр ерөнхий сайттай хамт тогтоо ерөнхий сайдар Батуулд байна тийм ээ Батуулдтай хамт од жиргалтай хамт уулзаад ийм юмыг ингээд та нар гүн чин ямар хэзээ өхнө гэж ийм юмнуудыг ингэж яадаг та нар энийг ийм юм болсон шүү дээ ингээд уулзаад ярилгүй яд юм чи ярьдаг болоод арга барагдаад ийм ярьж бүлгийн хурал дээрээ ярьсан би одоо энэ материалуудыг бол одоо өгдөх газар нөгнө гэж бодож ийм юм чин бүгд их хурлын тогтоол мохтоол гэмч бүгд баримтаараа байж байгаа. Тэгээд эн чин эрх ашигын зөрчил би түрүүн тэр Германы ерөнхийлөгч ярьлаа тийм ээ. Зөвхөн орон сууцны хөнгөлт аваад огцорж байна. Өнөөдөр манай сайдаар орон сууцнд гүйчиж орцсон. Нөгөө энэ очор дайрсан компанийхаа. Би зөвхөн очор дайрсан гэж ойлгуулах гэж яриад байна л да. Том 5 толгой нь оюу толгойтойгоо зэрэг их хурлын тогтоол гараад засгийн газар дүүргэх хувцсууд 5 толгойг нь хоош нь татаад ухаан удгийг урд нь оруулаад явуулаад оюу толгойг явуулаад оюу толгой дээр ноцолдож байгаа хооронд энэ юм ингээд мартагдсан байхгүй. Тэгээд одоо төмөр зам гэж ярихаар хүмүүс энийг нөхрөл төмөр зам л гэж яриад байгаа. Тэгэд яг танаас эргэж тэгэж асууж штэ. Та тэр төмөр замыг чи явуулах сайд нь байсан биз дээ гэж ярьж байгаа. Хөрөнгө мөнгөнийх нь мэдэл над дээр байхгүй байхгүй. Бодлогын 2010 оны 6 сарын 23-нд Монгол улсад төмөр замын бодлого гэж байхгүй хахад их хурл дээр хилцүүлээд батлуулсан. За өстой их юм болж батлуулсан да одоо тэгээд тэрийг бол эргээд зургатаар гаргахад бол хүмүүс мартчихсан юм шүү. Энэ өөрөө бодлого батлаад авангууд нөгөө яг тэгвэл 2008 оны сонгуулийн өмнө энэ Energy Resource компани чинь нарийн царгаар төмөр зам урагшаа тавихын засгийн газар өгсөн байгаа байхгүй сонгуулийн өмнө шүү дээ. Энэ чинь бодлого энэ төр гэж юм байна чинь хэрвээ бодлоготой бас нэг их орноо морно гэж боддог улсууд бол эн чинь юу вэ тийм ээ ингээ бодох хэрэгтэй байхгүй. Энэ чинь айгүй ингийн юм байхгүй. Хэдхэн гэр бүлийн төлөө 2.7 сая хүний асуудлыг ингээд очор дайруулаад шийдэж байна гэдэг бол битгэхгүй одоо хэл боловсралтай л улсууд шүү дээ. Хаан л бол хаан ном сургууль төгссөн. Тэгэл энгийн математик дээр өгүүлбэртэй бодлого гэж бид нэр үздэг яг л тэр байхгүй. Тэгээд одоо эн чинь за яах вэ? Засгийн газарт байж гэтэл их хурлд чинь шийдвэр гарах хүмүүсийнх нь багцаа баримжаа бол одоо ардсан нам хийдүүлээ. Би ягаад нам яриад байна? 28 болоод байдсан шүү дээ. 2008 оны сонгуулиуд бид нар ч бол ялсан юм байгаа шүү дээ. Ерөөсөө тэгэл 28 суудал болгоод ингээл янз бүрийн бодлоо нөгөө нэг эдгээр чинь нэг ийм юмаа хийхийн тулд энэ сонгуулийг бол дээд зэргээр бодлоон тулдаг арга мөхтэй болсон байхгүй. Сонгуульд хэрвээ одоо юу гэмт арчилсан нам олон голоод бид нар энийг яхан дааман олон хүн дээлээ нэмэрнэ. Ер нь бол одоо тэр хар засаг дарга нарын 10-аад хүн өнөөдөр ямар нэгэн байдлаар байцааг тавилгалтай тэмцэх газар байцаагтаа бол ингээл гараад. Тэгээ яаж юм нэхэр засгийн газараас бид нар гардаг өдөр 3 дахь өдөр байсан. ҮЗХ-гийн хурал дээр 70 жилийн гэрээ хийгээд ороод ирж байгаа байхгүй. Яг бол нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй. Одоо чон бороноор гэдэг шиг 70 жилийн гэрээ хийгээд ороод ирж байгаа. Энэ 70 жилийн гэрээг нь би ингээд
тэр үүзгийн хурал дээр зарлахад худлаа ирж जैन даа гэж шууд худлаа ирж 15 жил штэл гэж байгаа. Гэж та нэг бас би чинь нэг хэдийгээр дээд боловсролгүй ч гэсэн нэг 2 оронтой тооноор мэднэ л дээ ч. Тэгээ 30 жилээр хийгээд 30 жилийнхаа араас 20 жилээр сунгаа явна гэх. Энэ Монгол улсын засгийн газар болон Energy Resources компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ. Бороо голдыг бас яг ингэж хийсэн байхгүй. Доктортой байдлын гэрээ гэдгээр хийгээл одоо Монгол улсад бороо голдоос юу гэж. Энэ хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаа гэж байгаа. Өмнөгөө юм цоцсон юм хоодог гих нэртэй газараас 30 жилийн хугацаатаар эзэмшдэг ба ашигт малтбарын тухай хуулийн 22 зүйлийн 27-гийн 1-7 заасны дагуу тус бүр 2 удаа 20-оос 20 жилийн хугацаагаар сонгуулах хэрэгтэй гэдэг. 30 дээр 20-ыг нэмгээр хэдий. 50 дээр 20-ыг нэмгээр хэдий. 70. Ингээд энэ 70 жил гэж яриад байгаа. Тэгээд бид нар засгаас гардаг 3 дахь өдөр засгийн газараар оруулж байна да. Энэ хоодынх нь өөрийнх нь нөөц нь 50-60 жилийн нөөцтэй юм шиг. Тэгэл тиймэрхүү гэд. Тэгээд энэ дотроо дахиад энэ засгийн газрын тогтоол дотор байгаа энэ стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалт гэдэг жагсаалт байгаас түрүүн хэлдэг 5 толгой дайцаггүй энержис гэх тэндээс авна гэсэн заалтыг энэ доктортой байдлын дотроос оруулсан байгаа байхгүй. Стратегийн ордоос ахуулна гэдэг. Тэгэд ийм юм болоод байгаамаа. Тэгээ энэ бол аминтал баримттай маягийн юм л ярьж байгаа юм. Тэгээд за нэг энэ за би зүгээр их тийм нийтлэг сэтгүүлчдийн зүгээр одоо нэг байдлыг яасан асуулт тавьж иж магадгүй. Энэ бол ижил төстэй нэг байрлалд байгаа. Ижил төрлийн бизнесийг хийж байгаа. Ижил төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж одоо экспорт яаж байгаа тийм 2 компани. Нэг нь төр, нэг нь юу вэ болоод байна шүү дээ. Тэгэхээр эн чинь өрсөлдөөн гарах болоод байна. Тэгэхээр эн чинь нэг л жирийн өрсөлдөөний хэлбэрээр энийг шийдэж болохгүй юу? Энийг тэгвэл яаж шийдэх вэ таны хар? Энийг хэрвээ стратегийн орд бишээ гэх тийм ээ. Стратегийн орд бишээ ямар нэгэн тийм уул уурхайтай холбоотой юм болвол асуудал өөр. Нэгэнт стратегийн бүтээгдэхүүн учраас энэ их хурлчин стратегийн гэж ярьсан байлгүй дээ бодвол. Энд чинь бас яаж шилжүүлж ясныг 76 хүн баг шүү дээ. Ер нь бол. Тэгэд стратегийн бүтээгдэхүүн кокс нүрс мөн. Тэгвэл улс төрүүлээд стратегийн бүтээгдэхүүнээ яаж, хинд, хідээр, хэрхэн, ямар хугацаанд заргах байгаа энэ засгийн газар гэдэг нэг юм байгаа бол тэр нь бодлогыг боловсруулах ёстой болов гэж би боддөө. Би дэд үтсийн сайд байхдаа төмөр замын бодлого дээр яг энийг хийсэн баг. Нэг зах зээлээс хамаарахгүй, нэг одоо далай руу гарах магадлалтай энэ бүтээгдэхүүнийг одоо эдийн засгийн нэлээд том одоо 2 орн болох Япон, Солонгос руу замын бодлогыг гаргасан байхгүй. Тэгээ би дөрвөлсөн 2008 оны сонгуулийн өмнө нарийн царгаар урагшаага төмөр зам тавих зөвшөөрлийг засгийн газар өгсөн байсан. Ийм санаад байна л да. Таныг энд бүр ингээд самбар авчираад ингээд яриад исэн санаад байна. Тэгээ одоо яг таг зогссон юм уу? Энэ бодлого ажлыг эхлүүлсэн. Би яагаад эхлүүлсэн бэ гэхээр за энийг ямар нэгэн байдлаар эхлүүлэхгүй бол эдгээр засгаас хизээ нэгэн зэгт бид нар гарна. Гарангууд эдгээр хавар улангууд энэ ажлыг эхлүүлнэ гэдэг нь тодорхой байгаа байхгүй. Ийм юм хийж чадж байгаа усуд тэр бол юу ч биш. Тэгээд тэр төмөр замын бодлого бол их хурлаар батлуулсан чи би одоо жоохон ихтгэлтэй байна л да. Гэхдээ энэ хүмүүс бол энийг явуулахгүй. Ер нь бол яагаад гэвэл би хууль зүйн сайд нь засгийн газрын хурал дээр төмөр зам барихыг харна гэж санал хэлж байгаа байхгүй. Монгол улсын хууль зүйн сайд шүү дээ. Одоо дэд үтсийн сайд ямар ч одоо хувийн харьцаа, марьцаа муудалцсан, өш хонзон, нутаг усны фактор энэ төр байхгүй. Зүгээр л дотор тэгээ бодсон. Тэр сайд нь өнөөдөр зайсанд ухаан удаагийн тэр эзэмшдэг, МСС эзэмшдэг байранд нь амьдраад хаана ямар үнээр ямар байранд амьдарж байгаа бас мэдэхгүй. Асуусан чинь түрээсийн байранд байгаа гэх. Тэнд ямар түрээс төрөлдгийг мэдэхгүй байхгүй. Тэнд бол ер нь бол нэг доотлон 5 сая төгрөгийн л түрээс байгаа метр квадрат. Тэгээд ийм байдалтай байна. Энэний эсрэг ингээд энийг бол яриад хэлээд бүх тэд нар чинь өөрсдөө нэг тийм хууль дүрм ярьдаг, их тийм их орон ярьдаг, бичиг цаас ярьдаг л уулсал да. Тэгээд энэ бичиг цааснууд ингээд байхаар энийг мартд юм уу? Яад гэх юм бас ойлгохгүй байгаа юм. Зүгээр хүн
нутагсан энэ дэрийг бол намайг шүүхт өгнө. Энэ баримтуудыг би ер нь бол энэ 7 хоногоос тэр авилгалтай тэмцэх газарт нь өгнө гэж бодож байгаа. Тэр прокурорт нь өгнө гэж бодож байгаа. Ерөнхийлөгчд нь өгнө гэж бодож байгаа. Ийм болоод байна. Өгөөгүй яваад ирсний учир юу юм? Энэ чинь хэвлэл мэдээлэлээр бид нар бас ингээд ярингууд л тэрийг чинь шүүрж аваад явах юм болоо гэж бодож одоо гардуулж өгөх гээд шүү дээ. Хэвлэл мэдээлэлтэй хамт баримттай. Ийм болсоо энийг шалгаж өгнө. Ашиг сонирхлын зөрчилтэй байж болох мэдэх энэ засгийн газрын сайд нэрийн чинь 50% нь энэ компани байранд орсон байна. Доотлон сая доллар шүү дээ. Зарим сайд нь би орох гэж байгаа болоо зарцсан шүү гэж хэлээ тэр нь бол хамаагүй шүү дээ. Тэгээ ингэж би юу гэх гээд байна гэхээр 2.7 сая хүний итгэл хүлээлтийг үүсгэсэн 5 толгой явах юмыг урдуур нь 20 гэр бүлийн хүмүүс ороод ийм явчлаа. Энийг зөв бурууг нь шалгаж өгөөч л гэж байгаа. Тэгээд шалгаад зөв эднэрийн зөв л байна шүү дээ. Энэ 5 толгой хогонд байхгүй юу гэвэл нэг өөр асуудал. Тэгээд тэр 5 толгой яагаад тэр 22хан трактор аваачаа тавьдсан тийм ээ. Тэгээ өнөөдөр эдийн засгийн өсөлт 14-17% байна гэдэг. Тэгээд ядуур нь яагаад өсөөд ит. Тэгээ халамж гэдэг юм яагаад орж ирээд хинээ бодлого. Халамж өгөх тусам яагаад ядуурлах гэсэн. Энд чинь халамжийн бодлого гэдэг чинь шал өөр юм руу явах хэрэгтэй. Гэл ингээд яриул их юм байна. Би сая таны түрүүн дээр хуруу дараа тооцсон юмудаас хинт хизээ яаж бүтээгдэхүүнээ гаргах тухай гэдгээс л асуучмаар санагдлаа л да. Энд одоо бид нар их олон жилийн турш би одоо их олон хүнтэй ярьж хахад бидний энэ хоёр гүрний дунд байгаа. Энэ геополитикийн асуудлаа бид зөв шийдэх. Тэр бодлого гэж юм барих тухай яриад байна л да. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо бид нар чинь 100 тонны машин өөрөө ямар мэрэгчлээ. Сэтгүүлч. За сэтгүүлч хүн яг бүх юм мэдэх л өстой. Өөрөө геополитик яриад байна да. Тэгвэл засгийн газар ерөнхий сайд нар геополитик ярих ёстой юу? Ёстой юу? Ёстой тийм ээ. Тэгээд яг л 5 толгоогоос урагшаага нарийн царигтай төмөр зам тавих зөвшөөрөл засгийн газар өгдөг. Сэт татаад ингээд. Энэ геополитик өгцөн юм шүү дээ. Одоо хүртэл тэрийг цуцлахгаа цуцалж чадахгүй байгаа юм шүү дээ. Тэгэхээр геополитик гэж юм ойлгохгүй хүн ерөнхий сайдаар тавьдсан байна уу? Хэл устдаа хүмүүс дээр. Англиар ярина, орсоор ярина. Байтугай одоо юм сурж ийсэн, байтугай орон сурсан улс. Тэр өөрөө геополитик яриад хад тэнд яга ярьдгүй. Гэт яриул юм байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр манайд стратеги өөрийн чинь яриад байгаа геополитик тэр баланс, хоёр хөршийн дундах баланс гэдэг бүх юм алдагдсан байхгүй. Тийм би одоо нарийн мэдээлэл байхгүй. Одоо та намайг сэтгүүлч хүн бүх юм мэдэх хэрэгтэй байх л да гэж хэлчихлээ үгүй. Сэтгүүлч мэдж байгаа хүнийг л мэдчихэж байл. Өөрийн чинь сэтгүүлч мөртлөө геополитик яриад байгаа болохоор ерөнхий сайдар засгийн газар яагаад геополитик ярьдаг юм бэ л гэж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ нэг юм сонсцсон байхгүй миний мэдээлэл юу гэсэн чинь манай улс олон улсын конвенцэд нэгдсэн юм байна л да. Одоо газар нутаг дээгүүрээ хамгийн хүн даацын машин нь бол 44 тоноо гэд. Гэтэл бид нар өнөөдөр сурвалжлагаар үзэл хараал 100 тонны машинууд авч ингээд тэгсэн мөртлөө хил дээр гарангуудаа хэлийн цаана нөгөө нүүрстэй машинууд чинь пүүн дээр зогсоод ингээд тэрүүгээрээ хууль хэрэгждэг л гэж сонсоод байгаа. Тэгэд энийг чинь одоо ингээд та засагт байхдаа мэдчихсэн юм. Энийг яах вэ? Наадах чинь гомоолуудаа тэр хэлийг хаасан та одоо. Санаж байгаа бол яамнаас нүрсний замыг хаалаад ямар нэгэн байдлаар дүрм журм гэдэг юм Монголын хэлд орж ирээл үйлчлдэг. Хэлийн цаанаас хэл гараад дүрм журм тэр орны дүрм журмаар үйлчлдэг. Манай оронд нэг ийм үйлчлдэг юм. Тэгээд дүрм журмыг үйлчлүүлэх гээд замыг хаахаар засгийн газар руу хааснаас 30 минутын дараагаас л уцтаад эхэлдэг. За замаа нэгээч. Юу болоод байгаа юм бэ? Олон улсын конвенц бид нар чинь тэр 44 тонны гэдэг чинь бол ачаатай машины тонн шүү дээ. Ер нь бол. Харин тийм тэрийг бол би мэдчихсэн тэр конвенц. Тэгээд 44-өөр барих гэхээр 100 тонны даастай машинууд нөгөө нүүрс чинь зөөдөг. Гэхдээ ямар ч дүрм журм ядаж тогтоол тушаал байхгүй юу? Чи бүгдээрээ байгаа ш тэр чинь зөрчил явдаг л байхгүй. Тэгээд тэр би дахиад нөгөө хууль зүйн сайд нь зам хаалаа. Энэ одоо улсын төсөв тасарлаа. Энэ бол хууль шүү. Ингээл тэнд чинь ийм болдог. Саяын 3 жилд бол нэг энэ хөгжлийн бодлого програм гэдэг юм нэг батлуулж гисэн, орон сууцаа батлуулсан, авто замаа батлуулсан, энэ төмөр замаа батлуулж гисэн гэсэндээ бас нэлээд гүрийж явсан. Энд бол зөвөр би энэ пактуудаар юу ярих гэдэг нь гэхээр энэ улс бол яг ингээд яг ийм хэлбэрээр явах юм бол удахгүй нэг улсын хараа тийм ээ эдийн засаг.
нэг компани хараад, нэг бүтээгдэхүүний хараад ийм улс гэх юм уу юу гэх нэг юм болчих гээд байгаа байхгүй. Нүүрсний эдийн засгаас хамааралтай нэг компани тэрийгэ зардаг, нэг улс судалдаж авдаг. Одоо чинь 2012 онд бид нар 31 сая тонны нүүрсний экспортоор улсын төсөв юу байсан шүү дээ. Бүртгэгдсэн шүү дээ. Тэрнээс орж ирсэн орлогоор. Энэ хаагдахаар яах вэ? Аюул мөн үү? Нөгөө төсөв гэдэг чинь тэрийг ингэн энэ цалингааны минь ингэн нэгдсэн юм биш. Нэгт нүүрс авах байлаа. За далаалаа мэрэд танаа 7 хоног гэсэн чинь 10 хонцлог хаачуул яах вэ гэдэг юм. Ярил их олон юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч тохиолдолд стратегийн тэр бүтээгдэхүүн нэг зах зээлээс нэг компани зардаг байж болохгүй. Улс өөрөө энэ дэр бодлого гэдэг юм гаргаад хариуцлагатайхан шиг ажил хийдэг хүн тавиад. Одоогийн тэр Эрдэнэс 5 толгой молгой энэ эрчим хүчний сайд энэ төр бол биш шүү дээ. Ийм хүмүүс бол энэ зүгээр нөгөө талдаа л үйлчлэх нөхөөс бүр баримтаар нэл. Одоо эдгээр бүгдээр хувьцаа эзэмшиж сууж байгаа. Байранд нь очиод ингээд суудсан ус чинь. Тэгэхээр ийм байдлаас өнөөдөр гарах хэрэгтэй. Эннээс гарахгүй бол би дахиад нэг бүтээгдэхүүнээс улсын төсөв бат юу яадаг бүрддэг. Нэг компани тэрийг зарцсан захируулдаг. Нэг улс худалдаж авдаг гэрээтэй байх юм бол бид нар ирээдүйд бол байхгүй л гэсэн. Тэгэл орж ирсэн мөнгөнд 21 мянгаар тараагаал нөгөөдөл нөгөө нэг жижиг юм нэг хар тамхи шиг болцсон 21 зогсвол яах гэд ярих бол их олон юм яригдах гал юм л да. Тэгээд өнөөдөр нөгөө 4 дахь засаг л гээд хэвлэл мэдээлэл нэг бүгд одоо баригдсан да өөр юм. Басгүй баха. Тийм одоо би ингээд гэрэмээрээ ингээд одоо энэ дахиад нөгөө МСС ярих гал юм л да. Ийм хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг гэрээ гэж хамтран ажиллах гэрээ гэх. Тэгээд энэ дотроо бид нэр ингээд та нарт мөнгө өглөө шүү. Бид нар бол айгүйх бүтээгдэхүүн рекламд чинь мөнгө өглөө шүү. Нэгэн бүтээгдэхүүн зарж мөнгө өгөх ёстой. Хэрвээ манайхныг манай дарга нарыг энэ бүр ингээд нэрээр нь байж байгаа. МСС группийн дуудсан газар тохиролтын цагт ирж мэдээ сурвалжлага авна. МСС группийн ерөнхий удирдлага, од жаргал, од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбарыг бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээн. Хэрвээ нэвтрүүл муугар ярих юм бол торгуул төлн мөнгө аавна гэж ингэ барьцдаг байхгүй. Тэгээд энэ хил мэдээлэл энэ чинь нөгөө синийг дээрээс л авахгүй юу? Синийг дээр ч очиод юм ярих бас хаагаа ицсэн биш. Юу юм бэ? Энэ таны телевиз биш юм уу? Яг би хөрөнгө оруулагч л да. Би ер нь тэгэл ийм байна л гэж байгаа байхгүй. Тэгвэл хэвлэл мэдээллийн бас л үнэчлээ ажиллаж байна шүү дээ. Энд чинь ийм том хууль бусаар авцсан байна шүү дээ. Хууль бусаар өнөөдөр засгийн газар нь эрүүл саруул бол энэ энержи ресурстэй очиод за засгийн газрын тогтоол хууль дүрм журмын дагуу танай компани 50% улсынх юм байна гэж ерөнхий сайд нь ярьж их хэвээр байхгүй. Ер нь бол. Тэгтээ энэ ерөнхий сайдаас бол тийм үг гарахгүй шүү. Австрали улс ямар юм ярьж байсан бэхээр энэ 5 толгойн орд ашиглалтанд ороод Монгол улс их зөв бодлогоор явах юм бол Австралийн эдийн засаг өөрөө хямрална шүү гэж хямарж эхлэх шүү гэж ярьсан байна. Нөгөө нэг бас л нүүрсний том экспортлогч орн шүү дээ Австрали төв. Австрали улс гэдэг юм. Тэгээд энэ өөрөө коксны нүүрсний хэрэглээ гэдэг өөрөө бас лимиттэй. Одоо юу гэдэг жилд 50 сая тонныг хятад улс хэрэглэнэ гэж байгаа бол одоо Австралиас нэг 15 явах юм бол хаанаас ч юм гээд авна гэхэд тэгвэл нэгэн тухай ходог тэр юма зараад төлгөөгөө хийцсэн ба ш 3 жил танаад иймийг хийнэ гэж хаад хажуугаар нь том тавталгаараар гэрээ хийнэ гэдэг бол бас л хэцүү таахгүй. Тэгээ хамгийн нэг эмгэнэлтэй юм нь нөгөө арчаагүй байдлаас болоод дахиад 250 сая долларыг бүтээгдэхүүнээ урчилж зээлээд мөнгө аваад 21 мянга тараа хийцэн. Одоо дахиад 250-ыг сонгуулиос өмнө зээлээд дахиад тараа. Тэгээ нөгөө бүтээгдэхүүнээ л үнгүүдүүлээ л байгаа. Ийм л одоо ямар гэх юм уу да бахархмаар их нь хайш нэг юм. Одоо юу юм ч одоо өөрөө бол тэр зогцсон сумдар очиж бахархснаасаа ярьлаа ш. Би бахархчихсан. Хүн очиод харахад тэнд юм болж байна гэдэг юм бахархал үс. Цаад утгаар эн чинь хуульч өрчөөд ингэсэн байна гэхээр асуудал өөр болоод байгаа. Тэгтээ бол тэнд бүтээж байгаа, ажиллаж байгаа. Тэр бол болоо. Гэхдээ эн чинь хаа нэгэн газар юм бүтээж байгаа хувьслаг
дэмжих зүг. Гэхдээ энэ чинь улаан цан эрх мэдэлтэй улсуудаар дамжуулаад ийм юмыг хийгээ явж яана гэж нөгөө хохирж байгаа улсууд нь нөгөө 2.7 сая ядуурлан 40 хэмжээнд хүрсэн байгаа хүмүүс шүү. Тэгвэл эднийг хуурж яах юм? 5-7 бүтэхгүй шүү. Оюутлын 34% хүлээгээл гівчээ. Гэл зарлалт. Хүн чинь ядаж тэндээс нэг юм ирэх юм чинь гээд өглөө эрт босох байсан бол босохгүй шүү. Өглөө 7-д босох гэсэн бол 5-7 ус юм ирэх юм чинь гээд 9 хүртэл унтдаг шүү. Юм ирэхгүйг бол хүн чинь амьдрахын төлөө нэг чон мэт ажиллах ёстой шүү. Яг энэ шиг л одоо би өнөөдөр мэдээллийн хөтөлбөрүүдээр хараад бодож ин л та. Орон сууцны 6% хүүтэй хүмүүс ямар их байранд орох, энэ ямар их хэрэгцээ бидэнд байна. Аштайхан байранд амьдрахын төлөө яаж ийн? Энэ бүхэн чинь бас тэр хүлээлттэй холбоотой. Та тэгтээ бас энэ 6% хүүтэй орон сууцыг дид сайд хийжсэн, дид үтсийн сайд хийжсэн бас бүтэхгүй гэж хэлэх юм биш үсттэй. За яг 6% хүү гэдэг бол нэг тийм одоо юу гэдэг юм гинт бодоод олдоод нэг тэгсэн юм биш. Энэ биднийг байхад яригдчихсэн. Ер нь бол 5-аас 6% хүү ээжэд жилийн тийм ээ хүн орон сууцны зээлийг даадаг байхгүй юу. Одоо өнөөдөр яаж нэхэр жилийн 12%, одоо 12-оос давцсан. Арилжааны банкуд орон сууцны зээл өгöd байгаа байхгүй. Энийг болоод их усүр олж ирээд тодорхой хэмжээний моргичийн зээл буюу 5-аас 6% гээд бидний үед хийсэн баталсан одоо төслөлдөө одоо тэгтээ эдгээр энийг явуулж чадахгүй. Яг л энийг мэдэхгүй байхгүй. Энэ чинь бас нэлээд олон юм ажлын хэсэг байгуулж ингэж програм гаргаж инээ дээр болгож иж. Тэгэхээр их усүр гэдэг нь хаанаас вэ гэдэг юм байна. Өнөөдөр арилжааны банкуд энийг бол яаж хийхгүй. За сая $580 сая тэр хөгжлийн банкны бонд гаргаад зарсан гэж. Энэ өөрөө 5-аас 6% бас хүүтэй. Дахиад орж ирээд арилжааны банкуд орно. Тэр зардал гэж нэмэгдэн тийм ээ. Энэ мөнгө юу гэж нэхээр энэ том хөгжлийн програм чинь 15-аас 20 жилийн програм шүү. 5 жилийн хугацаатай зээл орж ирээд 15-аас 20 жилийн програм гэхээр 5 жилийн дараа байх засгийн газар энэ мөнгө чинь төлөх ёстой яа да. Уг нь яаж төлөх вэ? Тэгэхээр энэ мөнгө өөрөө өнөөдөр зөвхөн миний сонссноор 200 саяын төмөр зам руу 200 саяын зам руу автозам 100 саяны орон сууцруулах гэж байгаа юм шиг байл. Тэгэхээр энэ бол бас л эргээл төлөх төл мөнгө гэж хэлэх гэдэг. Ер нь бол орон сууцны зээл бол 15-аас 20 жил байдаг. Их усүр гэдэг юм өөрөө аюул чухал. Тэгэл сонгуультай холбоотой бол сонгуулийн дараа засаг төр улс орон гэж байхгүй юм шиг л нөгөө л хийдэг аргаал хийгээл эхэлж байна л да. Энэ бол эдгэрч юу ч сонгуул болох гэж зарлал гээл зарлуулж байгаа. Ийм юм хийж байгаа ус бол энэ бол юу шин. Энержи ресурс гэдэг энэ яриад байгаа би түрүү засгийн газрын маргааг тал нь энэ компанитай холбоотой. Ерөнхий сайд нь өөрөө хувьцаа хийсэн шүү дээ. Энийг тэр их хурал дээр ярьсан шүү. Манай тэр Бортуна гişүн өөрөө энд зарсан уу зараагүй гэсэн чинь шалгадахаас нь шалгуулаарай. Гүн чинь өөрөө энэ дотор нь явж л байгаа шүү. Ийм л байдалтай бид нар байж байна. Тэгээд 2.7 сая хүний хүлээлт үүсгэн том таван талхаа нь өөрөө явж байгаа юмыг оюу толгойтой зэрэг тогтоол гарахад авч үлдээд тэгээд ухаан хөдөг төрүүлж ороод юмаа хийгээл явж байгаа. Эний цаад утганы үеийн төрөүний 70 жилийн гэрээ хийгээд тэнд байгаа эрчим хүч уус одоо юу гэдэг бүх хангамжийг говийн хангамжийг л эднэр авна гэсэн л дараагийн юм л явж байгаа юм л. Өнөөдөр оюу толгой руу яагаад эрчим хүчийг нийлүүлэхгүй? Эрчим хүчийг хийгээд засгийн их хурлаас тогтоолыг гаргаад өгсөн шин. Эрчим хүчний сайд нь энийг яагаад хөтлөгдөг юм? Яахлаарэ миллиард 400 сая хүнтэй эрчим хүчний хомсдолтой байгаа хятад улсаас эрчим хүч авна гэж ярьдаг. Монгол улс чинь хурцээр ухахад доор нь эрчим хүчний нүүрс байж байгаа шин. Яагаад цахилгаас нь зөөрөө нийлүүлдэг юм? Эрчим хүчин дизелийн юу чинь нийт одоо зардлын 30% шин. Яагаад энэ уул уурхад зарагдж байгаа энэ нефт бүтээгдэхүүн дизелийн татвараас чөлөөлөө хайчихдээ. Тийм ээ. Ингээл ярил их юм бий л дээ. Тэгээд одоо ухаан хутаг гэдэг юг би одоо очиж саяны эрчим хүчгээд ярихаар ч цахилгаан станц барьсан. Цахилгаан баяжуулах үйлдвэрээ барьсан. Тэгээ эндээс чинь бас эн чинь татвар төлж байгаа компани бид нар юм хүртэхгүй байгаа юу? Хүртсэн бол энэ чинь за би хэлж за 2011 онд нийтдээ Монгол улс 15 сая тонн нүүрс экспортлсон байна. 2012 онд 31 сая тонн нүүрс экспортлон. Монгол улсын нүүрсийн дотор байгаа юу? Байхгүй. Тэгэхээр Монгол улсд юу орж энэ компаниуд руу л орж. Би татвараар л гэж асууад байна. Татвар нэг жоохоо юм л аа ш. Тэр жоохоо юм ч орж ирээ юу болт юу ч болохгүй ш. Өнөөдөр бид нар бараг нэг
тэрбум орчим долларыг жилд шатхуунаас Оросын холбооны улсаас авч байгаа шүү. Тэгвэл ягаад дотооддоо шатхуун боловсруулж болдоггүй юм. 30 онд тэр юун дээрээс зүүн баянд нефть боловсруулал явж л байсан. Тэгэд би таны ярианд нэвтрүүлгийн цаг төгсөх гэдэг юм л да. Тэгээд эднэрч гэдэг юм уу ингээл яриад байна л да. Тэгээд энэ ийм нэг ингээд явахгүй гэдэг ингээл яриад ах юм. Явахгүй л байгаа бидтэй тэгээд. Үгүй тийм л дээ. Тэгэхээр явуулах гээд одоо энэ төмөр зам дээр бол хамаг байдгаараа яриад ингээд өндөр том хан одоо мөргөөд унлаа шүү дээ. Тэг энийг ингээл гаргаал ярьж байгаа юм л да. Хамгийн сүүл тэр үүзээг манай намын үүзэгийн урал дээр ярьлаа. 70 жилийн гэрээ ингээд орж ирэх гэж шүү. Энэ бол болохгүй. Одоо ингээд явсаа. Гэхдээ юм явж байгаа бол өнөөдөр ядуурлч нь юм байх ёсгүй шүү. Тэгээ энэ ерөнхий сайд гэдэг хүнийг тойрсон гэсэн ус дахиад гараад ирж байгаа шүү. Инквайриг нэг байхад ярьдаг гэсэн. Өнөөдөр юу гэж нэхэм 90 оноос хойш мартагдсан бүх хүүхдийн ирээдүг ерөнхий сайд анхаарал тавлаа гэнэ. Тэг юу гэж байгаа юм бэ ч. Гэхдээ энэ утаагаар чинь өнөөдөр хичнээн хүүхэд хөвлөдөө өгч байна. Хичнээн дахир дутуу хүүхэд төрж байна. Энэ утаа арилахгүйгээр энэ өвчин чинь идэврэхгүй шүү дээ. Энэ хавдрыг хараа л да. Утааг орон сууцаар одоо багасгадаг юм аа. Орон сууцыг мэрэгжлийн сургалтын төвөөр оруулаад хүмүүсээр нь өөрсдөө нь бариулдаг юм гэдэг хараа баталсан шүү дээ. Явуулдаггүй. Гүр улаанцаа явуул яарамгээд хороол төр мөнгө нь босгоод ирсэн. Батулга зөвлөхөөрөө яасан гэдэг. Тэгэд хотоо гэхээр 100 хавчраа шахчихдаг. Юу явж гэн гэж хэлэх гээд байгаа. Мал өснөг явж гэн гэх гээд байна уу? За төгсгөлт нь та өнөөдөр их ноцтой үнэхээр шууд нэвтрүүлэгт урч ирээд баримтууд үзүүлээд ярил л да. Та цаашдаа яах вэ? Одоо та их хурлын гишүүний хувьд энэ ажлыг хариуцж байсан сайдын хувьд одоо бид яах ёстой вэ? Би одоо яах вэ? Ингэж юу бодож байна гэхээр энэ хүлээлт үүсгэсэн энэ ард түмэн хөрөн бүгдээр л ард түмэн гэж ярьсан. Би бас дотроо санаа зов. Энэ хүмүүс эн чинь бүтэхгүй шүү гэдгийг зарлаа. Ингээд би авилгалтай тэмцэх газарт энэ байдлыг, энэ нөхцөл байдлыг баримттай хүргэж өгнө. Араас нь шаардна. Прокурорт авч өгнө. Араас нь шаардна. Ерөнхийлөгчд хүргэж өгнө. Араас нь шаардна. Ийм л бодолтой. Тэгээд одоо харъя. Тэгээ болохгүй би буруу ярьсан хүн гүтгсэн гэдэг би ялаа идлээ. Ийм хүмүүсийг өнөөдөр их хурлд гаргаж болохгүй байхгүй. Дахиад эдгээр чинь энэ юм хитэн дахин одоо чадвараар мэрэгжлийн төвшөнд мөнгөтэйгээр хийн. Энэ хүмүүст өнөөдөр юу вэ? Мөнгө байна. Юу л байна? Мөнгө ирэх мэдл хоёр байна. Ганцхан асуулт байна. Энэ хүмүүс гэж яриад байна. Эднэр бас л монгол хүмүүс шүү дээ. Бид л дотроо биеиндээ ингэж байвал одоо яах вэ? Тэдэнд бас ард түмнээ таны хэлдэг. Жирийн хүмүүс. Өөр юм нэг шуналтай л монгол хүнтэй гэх юм юу? Өрөвдөх. Тэгэхээр харин эднэр яагаад түл энэ хүмүүсээ өрөвдөх юм? Эдгээр чинь сонгуулиар та нарын амьдралыг сайхан болгоноор гарсан ус. Тэгээ яагаад зөвхөн өөрсдийнх нь амьдрал сайхан болдог юм? Энийг тэг өрөвдөх юм. Авдаг ялаа, авдаг шийтгэл авах хэрэгтэй шин. За ярилцлага өндөрлөх. Тэгэд би ямар ч байсан өнөөдөр цаг зав гаргаж манай үзэгчтэй уулзаж яг цаг үеийн асуудлаар ихэвдээ тийм ээ өөрийнхөө санал бодлыг хуваалцсан танд баярлалаа. Амжилт хүсье. Цаг үеийн үзэл бодол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Улсын хурлын гишүүн Монгол Ардчилсан холбооны тэргүүн Батулга оролцлоо. Анхаар үзэгчтэй баярлалаа. Сайн хамраарай.